За би банкнаас өгсөн мэдээлэлтэй холбогдуулаад хэд хэдэн зүйлийг сонсолж, тодруулж асууж хэлэхгүй болохгүй байна. За өнөөдөр энэ малчтад олгож байгаа, малчхуун салбарт олгож байгаа зээлийн багцын чанар хугацаагаар ингээд аваад үзэх юм бол үндсэндээ малчид хамгийн сайн хариуцлагатай зээлдэгчд байгаа. 96.3% нь бол хэвийн зээл буюу чанартай зээл буюу хариуцлагатай бол зээлдэгч байгаа. А гэтэл өнөөдөр үндсэндээ бизнесийн хэвийн одоо ердийн зээлээс бол үндсэндээ бараг 5-6% илүү өндөр хүүтэй зээлэгдүүлж байна. Хамгийн өндөр хүүтэй зээлэгдүүлж байна. 24-25% зээлийг үүдэг. Тэгээ хариуцлагатай зээлэгч мөртлөө энэ салбарыг банкнаас бол хамгийн эрсдэлтэй салбар гэж үзээд байгаа. Яагаад өнөөдөр үндсэндээ энэ Монгол улсын энэ эдийн засгийн тулгуур салбар болсон энэ салбарт энэ төрөөс Монгол банкнаас энэ зээлийн хөв буруулахтай холбоотой асуудлыг нэгт хийхгүй байгаа юм бэ? Би энэ даатгал руу жигч байгаа зүгээр одоо юу гэдгийг ийм нөхцөл байдлаар хариулт бол авмааргүй байна. Нэгдүгээрт та бүхэн яагаад энэ малчин хүний хөдөлмөрийг хөрөнгийг яг зах зээлийн хэмжээнд нь бол үнэлэхгүй байгаа гэдэг асуудал. Бид нар малчны тухай хуулийн 9-7 дээр энэ мал болоод малын гаралтай түүхий хийдэг чанар баталгаажуул зах зээлийнх нь ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээг бий болгох гэдэг асуудлыг тавьсан. Санхүүгийн энэ шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдөр малыг бид нар бодитоор үнэлэх хэрэгтэй байгаа. Малчин хүний тэр хөдөлмөрийг нь тэр хөрөнгийг нь бид нар үнгүүдүүлж болохгүй болчиход байгаа. Зах зээлийг нь ханшид суурилж бид нар энэ хөрөнгийн үнэлгээг нь бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс 60 сая малтай гэх юм бол энэ 60 сая малын үнэлгээ нь хэд юм бэ? Та бүхэн зээлийн мэдээллийн сан дээр энэ барьцаа баталгаанд тавихтаа малыг нь тэр малчин хүний өв хөрөнгийг нь тавихтаа та бүхэн яаж одоо үнэлж тавиад байгаа юм бэ? Энэ дээр бол Монгол банк уг нь бол журам гаргаад энэ зах зээлийн бодит ханшаар нь тогтоох, үнэлгээнийх нь аргачлалыг нь гаргаж өгөх ёстой. Дээрээс доошоо банкудаа энэ журмаа гаргаад хэрэгжүүлэх ёстой байгаа. Хөдөө аж ахуйн мэргэжсэн үнэлгээчдийн хөрөнгийн үнэлгээчдийг бид нар уг нь бий болгох ёстой болчиход байгаа. Энийг хизээ их юм бэ? Энэ хууль хэрэгжээд 2 жил болсон байна. Өнөөдөр малыг бодитоор нь үнэлнэ гэх юм бол уламжлалт энэ тоонд суурилсан санхүүгийн тогтолцоогоо бид нар хизээ өөрчлөх юм бэ? Уламжлалт санхүүгийн тогтолцоогоо тоон дээр суурилсан. Зөвхөн 200 малтай бол тэд 500 малтай бол тэдэн төгрөгийн зээл болгоно гэдэг. Тэдэн сая төгрөг өгнө гэдэг. Гэтэл эн чинь амьдын жингээс хамаарат, үйлдвэр усаагаас хамаарат, ашиг шимээс хараад, эрүүл юм уу баталгаатай малаас хамаарат чинь тусдаа өөр үнэлгээтэй үн цэнтэй байх хэрэгтэй байдаг. Ингэж бид бүхний яриад байгаа тооноос чанарт шилжих эдийн засгийн хөшүүрэг нь өөр юм болох юм аа. Энийг бид нар амар хэлбэр аргаар ингээд та нар тоолоор зүгээр бүхлээр нь тоолоод байдаг. Малчин хүний тэр хөдөлмөрийг нь тэр өв хөрөнгийг нь үнгүүдүүлж ингэж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Эсвэл хөдөө аж ахуйн салбарыг та нар номхон тэмээ ноолоход амархан гэдэг шиг хамгийн эрсдэлтэй салбар гэж авч үзээд хамгийн өндөр хүүг хамгийн хариуцлагатай зээлэгчтэй өгж байгаа ч болж байгаа юм уу? Малчтын зээлийн чанар бол өндөр байгаатай холбогдуулан зээлийн хүү буурах боломжтой гэж бол таны үзэж байгаатай бол ер нь бол санал нэг байна. Гэхдээ энэ дээр бол арилжааны банкуд өөрсдийнхөө их усрөөрс зээл болгодгоо яг өөрсдийн гаргаж байгаа зардал болон бусад зүйлсээ тооцож зээлээ олгодог гэдгийг бол хэлгсэн. Ер нь бол Төв банкнаас бол энэ дээр бол малчтын зээлийн хүү бол тодорхой үе шаттайгаар бол буурах боломжтой. Энэ дээр бол бодлогын зохицуултуудыг л хийгээд явах нь бол зүйтэй гэдэгт бол тантай санал нэг байна. Зээлийн хүү бас тодорхой нэг 2-3% илүү өндөр байгаад байгаа. Энэ нь бол дийлэнхтэй л яг хөдөө орон нутагт физикал буюу одоо бодит бит салбар ажиллуулж байгаа юмтай холбоотой зардал гарч байгаатай л холбоотой байгаад байгаа. Дийлэнх одоо юу гэдэг орон нутагт ажиллаж байгаа салбарууд маань өөрөө бас малчт дээр очиж, биетээр очиж зээлийг судлаж, малын одоо очиж одоо юу гэдэг үзэж тэн дээр зээлийн бүрдүүлж иж одоо зээлийг олгож байгаа. Тэн дээр бол орон нутагт ажиллаж байгаа ажилда албаа агчдын цалин болон одоо бусад зардлууд гарч байгаа учраас л ийм өндөр одоо 2-3% юм бол энэ зээлийн хүүгийн юм илүү байгаа гэдгийг бол арилжааны банкудаас бол Төв банкнд бол тайлбар ирүүлсэн байгаа. Ер нь бол мэдээж илүү захимжиж энэ дээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тийм боломжтой болж иж үл энэ зээлийн хүү буурах боломжтой. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол тэр зээлийн эрсдэлтэй холбоотой асуудал байгаа. Зээлийн эрсдэлтэй холбоотой асуудал төр бол яг тухайн зээлийн барьцаанд байгаа мал аж ахуй одоо мал маань өөрөө бас байгаль цагуурын одоо зуд турхан одоо бус
бусад асуудлаас болж бас одоо эрсдэлтэй одоо барьцаа хөрөнгө гэдэг дээр бол ороод байгаа учраас энэ дээр бол арилжааны банкуд ийм асуудал тавьж байгаа. Энэ дээр бол мэдээж төв банк бол ойрын хугацаанд бол энэ хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг бол энэ холбогдох байгууллага сангийн амтай бол харилцаад яг энэ мэрэгсэн хөдөө аж ахуйн салбарыг хөрөнгийн үнэлгээчдэг бэлдэх. Үүн дээр бол зээлийн барьцаа хөрөнгийг зүй зохистой үнэлэх чиглэлээр нь бол одоо холбогдох сангийн ам болон хөрөнгийн үнэлгээний асуудал эрхэлж байгаа байгууллагууд санхүүгийн зохицуулах хороо даатгалын асуудлууд дээр бол бид бүхэн бол энэ дээр танд бол ингээд дэлгэрэнгүй яг тийм конкретны хариулт бол дараа нь албан бичгээр өгье. Би Монгол банкнаас саналыг асуугаагүй. Би Монгол банкнаас хууль тогтоогчдоор хуулийн хэрэгжилтийг шаардж байгаа. Энэ хуулийн дээр заасан 9-ийн 7 дахь заалыг та бүхэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийн заалт хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. Монгол банк энэний дагуу журам гаргах ёстой. Сангийн яамтайгаа хамтарч үнэлгээний аргачлалыг нь бий болгох ёстой. Энэ Монгол банк энэ эрсдэлтэй салбар гэж үзээд байгаа юм бол энэ салбар чинь яагаад та бүхэн эдийн засгийн салбар гэдгээс нь арахгүй байгаа. Энэ салбарт оролцогч энэ малаж ахын үйлдвэрлэл эрхлэгч малчтыг яагаад эдийн засгийн оролцогчлаас нь та бүхэн арахгүй байгаа. Эдийн засгийн яагаад энэ зөв өшүүргийг бий болгохгүй байгаа. Энэ бол эдийн засгийн шин сэтгэлгээний шилжиж болох ёстой асуудал байгаа. Өнөөдөр малаж ахын салбар дээр бид нар энэ шинжилгээг хийхин тулд Монгол банк энэ дээр санаа шахдаг байх ёстой. Эний чинь үүднээс би бүр зах зээлийн ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээг бий болгох гэдэг асуудлыг тавьсан. Малчин үний хөтөлбөрийг зөвөр үнэлдэг, зах зээлийн зарчмаар бодитоор үнэлдэг байх аргачлалыг бий болгох гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг л асууж байгаа. Өнөөдөр энэ бизнесийн салбарын бол энэ яагаад бусад бизнесийн салбар Хөрөнгийн үнэлгээний асуудлыг засгийн газар буюу сангийн ам энэ дээр бол хариуцдаг. Төв банк зээл олгож байгаа байгууллагуудын үйл ажиллагааг буюу арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулж байгаа. Тэдгээрийн үйл ажиллагаанд оролцож байгаа хөрөнгийн үнэлгээний асуудлыг төв банк өөрөө энэ хөрөнгийн үнэлгээгээр үнэлүүлээд энэ хөрөнгийн үнэлгээ чи ийм байх ёстой. Та ийм нөхцлөөр зээл олго гэдэг юм бол энэ нөгөө харилцан одоо юу гэдэг хяналтын тогтолцоо ч байхгүй болчих шээ. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал чинь хуулиар байгаа бүх хуулиараа энэ бол засгийн газрын асуудал. Энд дээр бол төв банк хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал төр хөндлөнгөөс оролцох хууль эрх зүйд ямар ч боломж байхгүй. Энэ ч болохгүй шүү дээ. За Монгол банкныхаа би та бүхнийг Монгол улсын банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа болвол энэ салбарыг хариуцж байгаа болвол энэ ажлаа хариуцлагатай хий гэдэг асуулыг тавиад байгаа шүү. Энэ хүссэн ч хүсээгүй ч энэний чинь ард бас энэ бүхэл бүтэн салбарын асуудал байна. Энэ эдийн засгийн асуудал байна. Энэний ард байгаа олон мянган малчтын асуудал байгаа. Тэр хүмүүсийн өв хөрөнгийн асуудлууд байгаа. Энэ дээр би хийх ёсгүй, энэ надад хамаагүй гэдэг байдлаар хандаж болохгүй шүү. Энэ хүссэн ч хүсээгүй ч энэ банкнаас олгож байгаа зээлийн асуудлууд дээр Монгол банк хариуцлага хүлээх ёстой. Энэ салбарыг эрүүл байх, зах зээлийн зарчмаар явуулах, хөрөнгийг бодитоор үнэлэх асуудлууд дээр, үнэлгээний аргачлалыг бий болгох асуудлууд дээр бол та бүхэн хариуцлага хүлээнэ. Сангийн ам энэ дээр бас хариуцлага хүлээнэ. Сангийн ам энэ дээр бас байна уу? Өнөөдрийн ер нь энэ хуралд яг хариуцлагатай албан шалтнуудыг нь оролцвол яа хараатанда төрийн наримчгүүд ордгийг, яа хараатанда дид дарганаар ордгийг. За Тэмүүлэн гишүүний хэлсэнчлэн Монгол банк улсын хурлын дэргэдэх байгууллага. Улсын хурлын гишүүдээс болоод улсын хурлаас гаргаж байгаа саналыг боловсруулахад энийг одоо бодлого болгож гаргахад бол туслах, бодлого болгож гаргах үүрэгтэй шүү. Инхтэй ерөнхийлөгч. Энийг анхаарч бас хариултандаа анхаарч цааш ажиллана шүү.